Мөнхтлаа маань харахад залуухан залуу байгаа. Тэр өөрөө ер нь бас энэ төсөл дээр бол ажиллаж исэн гэж би сонссон. Хаанаа ер нь ажиллаж исэн юм? 10 жилээ Монголдо төгсөөд их сургуультай орохдоо Японы Кёотогийн их сургууль гэж сургууль. Яг энэ дэд үтсийн инженерийн чиглэлээр сурч төгсөөд тэгээ Японы хотод зөвлөг үйлчилгээний төслийн менежментийн компанид ажилд ороод 5 жил гаруй ажиллаж байгаад өнгөрсөн жилийн 6 сар Улаанбаатарт ирээд одоо энэ төсөлд ажиллах гэж ер нь л ирсэн л дээ. Ер нь нэг 10-аад жил гадаад байж байгаа нэг ирж байгаа. Энэ үедээ бол нэг 4 одоо метроны төсөл дээр ажилласан. Яг 3 метро, нэг нь хурдны төмөр зам. Яг ойролцоо өшөө дараагийн технологи гэсэн үг шүү дээ, тийм ээ. Хот хооронд явдаг. Энэ дандаа л нөгөө түнэлтэй, гүүртэй, өмнө Шри-Ланк гэдэг улсад бас анхныхан метроны төслөөр ажиллаж исэн. Бангладеш гэдэг улсын нийслэл бас 1-р метроны шугам дээр нь ажиллаж исэн. Тэгээ Японы Хоккайдо гэдэг хойд хотод нь хурдны галтын нийслэлтэй нь бас 2 жил ажиллаад. За хамгийн сүүлд Египтийн Кайро хотын 4-р метроны шугам дээр төслийн менежменттэй, төслийн захирлын туслах, орлогч гэдэг яг нас залуу учраас мэдээж менежерийн туслах, зөвлөх, орлогч гэдэг ингээд ажиллаад явж байгаа. Монголынхаа бас анхны метроны төсөлд бас өөрийнхөө гар биеийг оролцуулъя, хувь нэмрээ оруулъя. Юунд бол бас ингээд метрогоор өвчлөөд 5-6 жил зөвхөн метро гэдээ ажиллаад явцсан билээ. Тэгэхээр энийхээ хэргийг бас гаргаад үзье гэж бодоод саналтай явахтан зөвшөөрөөд ирээд одоо ажиллаж байгаа.